За сайн байна уу, Бабук байна. Одоо энэ дулааны үйлрэл болж одоо хүмүүсийн уулан талхах нь одоо ихсэж байгаатай зэрэгцээд за мөн одоо хачиг гэдэг одоо энэ амьтны яг одоо эд итгэгчлийн үе нь бол ирж байгаа юм байна. Тэгэхээр хачигтай холбоотой одоо цөөн хэдэн юм сонирхолтой юм мэдээллүүд олсныгоо та бүхэнтэй хуваалцъя гэж бодлоо. За хачиг нь болохоор үе хөлтний хүрээ Аз хэлбэртний ангид багтдаг. Хачиг нь бол одоо хөрс, ургамал, амьтан болон одоо хүний биед шимгчилж амьдардаг. За дэлхийд дээр нийт ойролцоогоор 3,000 төрлийн одоо хачиг байдаг гэж үздэг бол за манай Монгол оронд 462 төрлийн ийм их төрлийн хачиг бол одоо манай Монгол оронд бол байдаг байна. За манай улс нь болохоор 1980-ад оноос эхлээд Оросын холбооны улсын одоо эрдэмтдтэй хамтраад хүн малын дунд одоо хачигны ийм судалгааг бол одоо анх хийж эхэлсэн байна. За 2005 оноос эхлээд хачигт хазуулсаны дараа одоо эмнэлэгт ирж байгаа хүмүүсийн цуснаас нь одоо хачиг талдварын ямар төрлийн өвчнөөр өвчлсөн болохыг нь одоо ийм нарийн тодорхойлж эхэлсэн байдаг юм байна. За хачиг нь бол одоо биеийн хэмжээгээр бол одоо 0.1 мм-ээс 5 мм, за зарим тохиолдолд бүр одоо 2-оос 3 мм-ийн одоо ийм сантиметрийн ийм томтой ийм том хачигууд ч гэсэн бол тохиолддог бахна. За хачиг нь бол одоо хачигны яг одоо ийм амны эргэтэн нь болохоор мэрх болон юм сорх хэлбэртэй бол хөгжсөн байдаг. За хачиг нь одоохоор өвчин үүсгэгч одоо вирус болон нян эгэл биетэн зэргийг одоо биедээ агуулж одоо бусад одоо мал амьтан хүний цусыг сорхдоо хүн амьтанд одоо тухайн өөрийнхөө биед байгаа вирус нянгаа дамжуулж за улмаар бол одоо яг юм хачигт халдварыг бол ингэж одоо дамжуулж өвчлүүлдэг байна. За хачигын одоо хамгийн идэвхжэлтэй үе гэх юм бол одоо цаг уур, газар зүй, улирлын байдал зэргээс шалтгаалаад 4-р сарын сүүл болон 5-р сарын дунд үеэс ичээнээсээ гарснаас нь эхэлж бол тооцд юм байна. За бие гүйсэн хачигын идэвхтэй үе нь болохоор хавар болон одоо зуны улирал ялангуяа яг 4-өөс 8 сарын үед болохоор яг хачигын идэвхжэлтэй үе гэж тооцогддог байна. За ургамал модны шүүс хангалттай биш үед буюу одоо идэж тижэл хумс үед болохоор хачигны одоо гол одоо идэж тижэл нь болохоор хүн малын амьтны болоо цусуулж хувирдаг байна. За хачиг нь өсөж өрчихийн тулд өндөр өвсний одоо үзүүрт ингээд тогтоод яг өөрийнхөө өгөөшийг бол одоо ингэж анаад хүлээж идэг байна. Тэгэхээр яг хажуугаар зүгээр зүрх төдийдл одоо яг хачиг нь бид наалдаад за одоо улмаар ингэж одоо цусыг ингэж шимж одоо шимгчилж амьдардаг. За хачиг нь агуулдаа үедээ болохоор хулганд зурам зэрэг ийм жижиг амьтны биед одоо шимгчилдэг бол хүүхэлдээ үедээ арай том амьтад болох одоо туулай, зурам, тарга гэх мэтийн биед шигдэж амьдардаг. За бие нь томрох тусам одоо буг хон зэрэг том биетэй амьтан руу шилжиж шимгчилж эхлээд нас бид хүрсэн хойноо болохоор хүний бие шигдэж одоо ийм хазах чадрууд бол нэмэгддэг байна. За хачигт одоо ямар үед одоо хамгийн ихээр одоо хазуулах магадлал өндөр байдаг вэ гэхээр ой хээр бол зугаалах одоо ууланд одоо өдрийн явган алхалт хийх, за цусланд гарах, хөдөө хонь ямааны ноосыг самнах, хяргах, ноолоор бэлтгэх одоо үед одоо хачигт халдсуулах эрсдэл бол одоо хамгийн өндөр байдаг байна. Хачиг нь болохоор зөвхөн нэг хазалтаараа одоо 30 төрлийн аюултай ийм өвчнийг бол ийм дамжуулах за ийм амар хор хөнөөлтөй байдаг байна. Хачигт халдвараас гэхдээ одоо урьдчилан сэргийлэх бол ийм аргууд бол байдаг. За үүний нэг нь бол хачигт халдварын одоо тархлаа ийм вакцинжуулалт юм. Тэгэхээр энэ вакцинжуулалтын эхрээний тунг бол одоо хачигын идэвхжлийн үед хийлэгдэг. За түүнээс 6 сарын дараа 2 дахь тунгийн, за жилийн дараа бол 3 дахь тунгийн хийлгэснээр таны бид бол одоо хачигт халдварын одоо ийм тархлаа сууддаг байна. За тэгэхээр давтан вакцинжуулалтыг одоо 3 жилийн дараа хийлэгдэг байна. Тэгэхээр энэхүү одоо хачигт халдварын вакцинжуулалтыг одоо манай Монгол оронд зооны зүйн өвчин судлалын үндэсний төвд болохоор одоо байнга хийж байгаа. За хачиг нь болохоор хүний биед одоо наалцсан тохиолдолд одоо аль хэсгийг одоо илүү дуртай, аль хэсгийн одоо цусыг илүү их сордог талаар мэдээлэл хүргэе. Тэгэхээр хүний биеийн одоо нингэн арьстай илүү юм одоо шиглэг одоо хөлрөмтгөө хэсгүүд
амьтдад болохоор илүү их хазах магадлал нь өндөр байдаг юм байна. Жишээ нь одоо суг, чихний арын одоо хэсэг, одоо хөлийн нугалмын арын хэсэг гэх мэт ийм газруудаар бол илүү их хазах магадлалтай байдаг бахна. За дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас одоо халдчгаар дамжин халдварладаг нийт одоо 28-аас 30 төрлийн ийм халдвар төвчин байдгийг бол нэрлсэн байдаг байна. За манай Монгол улсад бол одоо голчлон тохиолддог 3 төрлийн бол өвчин бүртгэгдсэн. За малчтын хувьд одоо ялангуяа одоо юм хачигт халдсууснаас болж одоо халдвар даймжирч одоо мэлдэрлийн гаралтай үе мөчөнд одоо нөлөөсөн юм хүндрэлүүд бол цөөнгүй илэрдэг байна. За ингэж зогсохгүй мó одоо зөнөгрөл, тэнэгрэл өвчний шалтгаан болж байгааг бол одоо мэрэгжлийн эрдэмтэд судлаачид бол одоо сануулж хэлсээр байна. За зоонозын өвчин судлалын үндэсний зөвөөс одоо зарим одоо Монголын зарим сумдад хийсэн хачиг талдварын үлдэц илрүүлэх юм шинжилгээ хийхэд толгой өвддөг, унаж татдаг болоод удсан ойр зуурын юмыг мартдаг хүмүүсийн цусны шинжилгээгээр хачиг талдварын үлдэцтэй байхыг бол одоо юм тогтоосон. За ийм судалгаанууд хүртэл байдаг байна. За ингээд манай Монгол оронд бол одоо ингээд ихэвчлэн тохиолддог ийм хачгууд дундаас за өөрийнх нь одоо юм яг албан ёсны нэр нь болохоор Exodus persultatus гэдэг одоо за буруу хэлж бол уучлаарай. За ийм нэртэй хачиг тохиолддог байна. За энэ хачиг нь болохоор ойролцоогоор 250 гаруй хөхтөн амьтан болон одоо 100 гаруй төрлийн юм одоо юм шуудыг одоо юм хазаж өөрийнхөө юм өвчин тэхийн вирусыг бол одоо дамжуулдаг. Тэгэхээр хамгийн одоо аимшигтай эрсдэлтэй зүйл нь болохоор эдгээр амьтдууд нь болохоор энэ өвчний бол одоо яг өвчин тээх одоо уул уурхай нь болж идэг, яг өвчин нян тээгч, вирус тээгч нь болж идэг. За тэгэхээр энэ хачигт хазуулсан хүмүүсийн 80 гаруй хувь нь болохоор яг тухайн энэ хачигтаа хазуулж өвчлөдөг бол одоо үлдсэн 20% нь болохоор энэ одоо хачигт хазуулсан одоо мал амьтны дутуу боловсруулсан сүү бүтээгдэхүүнийг хэрэглэснээс болж одоо энэ вирусээс өвчлөдөг байна. За манай орны хувьд болохоор одоо сэлэнг, хөвсгөл, архангай, булган, төв, хинти, орхон, дорнод зэрэг одоо 8 аймгийн ой тайгын бүсийн нийт одоо 29 суманд болохоор ийм хачигны өндөр хичгчлэлтэй бүс гэж үздэг байна. За тэгэхээр та бүхэндээ одоо ийм хөдөө гадаа болоо одоо яг ийм хачигны идэвхжэлтэй бүсэд явж байгаа тохиолдолд өөрийгөө хачигнаас хэрхэн одоо хамгаалж сэргийлэх талаар зөвлөгөө хөргүүлье. За хамгийн эхний зөвлөгөө бол одоо та бүхэн одоо тод өнгийн хувцас өмсөж бол одоо явахыг бол зөвлөдөг. Тэгэхээр хүмүүс маань одоо тод өнгийн одоо ийм гялгар гадаргуутай хувцас бол одоо ийм хачгийг одоо үргээдэг гэж одоо ийм жоохон юм өрөөсгөл ойлголттой байдаг. Энэ маань бол хачиг үргээдгүү. Хачиг таны бие дээр юм наалтсан одоо явж байгаа тохиолдолд одоо хурдан илрүүлэх зорилгоор юм ялгарч харагдуулахын тулд ийм тод өнгийн хувцсыг бол өмсдөг. За тэгэхээр тод өнгийн хувцас мөн одоо биеийн ил гарсан хэсгүүдийг одоо аль болох юм битүүмжилсэн одоо юм битүүм цайтайгаар өмсөх нь бол мөн хачигт бол хазуулахаас бол урьдчилан сэргийлдэг байна. За 3 дугаарт за мөн түрүүнд дурдсанчлан одоо юм хачигт халдварын урьдчилан сэргийлэх вакцинаар одоо вакцинжуулалтанд хамрагдах нь бол одоо мөн өөрийгөө энэ эрсдлээс сэргийлж байгаа нэг хэлбэр болдог байна. За мөн одоо толгой нүцгэн явуулахгүй одоо аль болохоор юм малгайтай явахыг бол зөвлөдөг. За дараа нь болохоор мөн мал амьтны дутуу боловсруулсан сүү бүтээгдэхүүнийг хэрэглэхгүй байхыг одоо яг мэрэгжлийн эмч эрдэмтэд болохоор зөвлөдөг байна. Эмнэлгийн тусламж авах одоо боломжгүй ийм газар хэрв хачигт одоо хазуулсан тохиолдолд яах вэ гэдэг зөвлөгөө хүргэе. За тэгэхээр хачигт хазуулснаа та өөрөө ингээ мэдх юм бол юуны өмнө бол одоо маш тайван сандрахгүй байх хэрэгтэй. За хадж байгаа хачгийг бол яг гараараа татаж авах, суглах, за одоо сандарсандаа одоо ингээ гараараа арчих зэрэг ийм үйлдэлүүдийг бол одоо хэрхэвч хийж болохгүй. Энэ болохоор одоо маш буруу үйлдэл. Та бүхэн яах ёстой вэ гэхээр та өөрийн биед одоо ариутгах одоо бодис олон бусад юм шаардлагатай зөвлөдүүдийг авч явж байгаа бол одоо эхлээд одоо хачигн дээрээ 76% одоо спиртийг одоо 2-3 тусал бол тусаах хэрэгтэй. За энэ маань бол одоо яг хүний биеийг ингэж хазаж байгаа энэ хачгийг бол одоо сулруулах юм үйлчлэгээ үзүүлдэг байна. Тэгэхээр 1-2 минут хүлээж агаад
ийм чимхүүрээр тухайн хачгаа их бий болон одоо биеийн дунд хэсгээс нь бол чимхэхгүйгээр аль болох юм толгой хушуун хэсгээс нь чимхэж хагаад хид хідэн удаа ингэ замчуулж байгаа тийм 45 градусын налуутайгаар юм айжмаар ингэж татаж одоо өөрийнхөө биеэс салгаж авах нь бол зөв. Тэгэхээр одоо бид нар бол одоо хазын хачгийг салгаж авах одоо хамгийн одоо анхаарч авах ёстой юм нь болохоор юм хачгийн яг уртлын энэ шүдийг нь одоо энэ уртлын толгойг нь бол одоо бид одоо хэрхэж үлдээж болохгүйгээр тэрийг маш сайн анхаарч хачгаа биеэсээ татаж авахыг бол хичээх хэрэгтэй. За үүний тулд болохоор яг биеийн хачигны биеийн дундаас нь олон одоо араас нь биш аль болох юм үзүүрээс нь чимхэж за ингэж авахыг бол зөвлөдөг охинэ. За ингээд хачгаа өөрийнхөө биенээс одоо ингээд амжилттай авсны дараа одоо яг юм хазан хэсгийг за гар доорох одоо юм ариутгахлын материалаар ариутгахлын одоо юм бодисоор бол ариутгаад тэгээ энэ дэр бол зөөлөн болт тавихыг бол зөвлөдөг охинэ. За тэгэхээр өнөөдөр та бүхэндээ одоо хачигны талаар хачигнаас өөрийгөө урьдчилан сэргийлэх за мөн одоо эмнэлгийн тусламж авах одоо боломжгүй газар одоо хачигт хэрэг хазуусан тохиолдолд одоо хэрхэн хачгийг одоо өөрийнхөө биеэс зөв салгаж авах талаар мэдээлэл хүргэлээ. Ингээд та бүхний уулын аялал авирлтнаас амжилт хүсье. Баярлалаа.